За Аранга аймгийн Хотон сумын Гиндэн Дамбын дөрсрөн гэдэг аймгийн аварга гадууч байгаа. За ер нь адуучин хүний жаргалын талаар яриач ер нь хэдэн удаа төрүүл хэдэн удаа арилж ирсэн бэ? За 2025 онд аймгийнхаа Аранга аймгийн аварга шалгаруулах тэмцээндээ төрүүлж исэн. Тэгээд сумынхаа 24 онд сумынхаа аварга 5 дугаар байр эзэлсэн. Тэгээд ер нь олон тэмцээнд тэмцээнд орж байр эзэлж исэн. Анхны төрүүгээ авахд ер нь ямар мэдрэмж төрж ирсэн? Ер нь хамгийн гоё мэдрэмж хичээл тэнцэнээс л авч исэн да. Хамгийн сайхан ээж аав минь үзээд байжсэн болохоор тэгээд сайхан мэдрэмж төрсөн. Хөдөөгийн амьдрал хэр байна вэ? За одоо Монголыг хөдөөгүйгээр төсөөлөхгүй дээ гараа тий. Тийм моргүйгээр төсөөлшгүй. Ер нь сайхан шүү дээ. Адуундаа тавьгаал, өглөө босоод адуундаа тавьгаал, гүү малаа уяал, адуутай ноцолдоод байж байгаа ир хүн чи ер нь сайхан харагддаг да. Чам ер нь төгс уран хотод амьдрын гэсэн бодлоо орж ирсэн үү? За ерөнхийдөө тийм бодол ч нэх орж ирдэг юм даа. Тий. Ер нь хөдөөнөө сайхан адуугаа маллаад өв тээгчээ залгаад явж ивэл ер нь гоё санагддаг шүү дээ. Тий. Гэргитэй болсон уу? Найз хүн байгаа. Тий. Бус залуучууд ер нь ховрол гэдэг юм. Тий. Я одоо найз хүнтэйгээ ирэхэд 5 жил болж байна да. Тийм болохоор. Одоо хэзээ өрмөө ингэ? Ер нь тавлаг байгаа. Уг нь бол сайхан ингээд малчтаа дэмжиж мах арьс ингээд сайхан үнд хүргээд байвал бас болж байгаа л гэж бодоод идэх штеп. Бензиний үнд орлоо гэд ер нь шуурд биш те. Махны үн нэг малчтын гар дээрээс нэг 15,000 хөлж хамгийн дээд нь 15-аас 20,000. Тийм болохоор ер нь зүгээр л гэж боддог штеп. Малчтаа дэмжиж бензин, машин тэрэг өвс тижээл тэгэл айлч нөхцөлд амрахгүй нөгөө малынхаа араас явж идэг болохоор тий амралтын өдөр гэж байхгүй. Тийм болохоор ер нь зүгээр идэг шүү дээ. Хотын хүмүүсийг дарамж ингэж суудлаа болохгүй нэрлэж штеп байнгын. Энийг ер нь харж мэдж байгаа. За ер нь их сонирхдаггүй шүү дээ. Ер нь тиймэрхүү асуудлыг нэг сонирхдаггүй мүү. Тэгээ аль намж гарсан, аль хүн ширүүгийлэгч болсон, хотын дарга болсон ер нь ялгаагүй юм шиг санагддаг шүү дээ. Хотын хүмүүсийг чи юу гэж боддог вэ? Одоо энэ зарим хүмүүс чи хот хөдөө гэл амир ялгамжтай хандаад байдаг штеп. Энийг ер нь чи залуу хүний хувьд юу гэж хардаг вэ? Жохон за одоо ингээд бидний насны сайхан залуучууд хотоор байдаг те. Тэгээ морь мал гэж мэдхгүй, зүсээ мэдхгүй бас тиймэрхүү хүмүүс байдаг. Тэр тал дээр жоох имзэглээд идэх сонин санагдаад. Монгол хүн бийжээж молор эрдний дээдэлж мэдхгүй гачин амтан байна тэгээ зарим тэгээд морьныхаа аль талаас мордгооч мэдхгүй, зүсээ мэдхгүй тийм хүмүүс байдаг. Тийм хүмүүсийн хаа чи юу гэж боддог вэ? Жохон хөдөө байлагчмаар санагдаад итгэв. Нэг хэдэн сар хөдөө байлгал нэг сайхан болчоод явчих бах та тий.